2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр иргэд олон нийтийнхээ итгэлийг хүлээн сонгогдсон төлөөлөгч та бүхэндээ баяр хүргэж ажлын амжилт хүсье. Та бүхнийхээ орон нутгийн төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх төслийн зүгээс орон нутгийн төсвийн удирдлага гарын авлага болон цуврал хичээлүүдийг бэлтгэн хургуулж байна. Энэ удаагийн хичээлээр орон нутгийн төсвийн төслийг өргөн мэдүүлэх, хэлэлцэж батлахад анхаарах асуудлын талаар мэдээллийг хүргье. Жилийн төсвийн төслийг бэлтгэх, өргөн барих, хэлэлцэж батлах, хэрэгжүүлэх, хянаж үнэлэх ажиллагааг нийтэд нь төсвийн мөчлөг гэдэг. Ерөнхийдөө төсвийн мөчлөг нь тухайн санхүүгийн жилээс 1 жилийн өмнө эхэлж санхүүгийн жил дуустал үргэлжилдэг. Орон нутгийн төсвийн мөчлөг нь орон нутгийн төсвийг боловсруулж бэлтгэх үе шат, иргэдийн төлөөлөгчдийн хурлаар төсвийг хэлэлцэж батлах үе шат, төсвийг гүйцэтгэл хэрэгжилтийг зохион байгуулах, төсвийг хянаж үндэх үе шат гэсэн үндсэн 4 үе шатыг дамжин хэрэгжиж байна. Эдгээр шат тус бүрт иргэдийн төлөөлөгчдийн хурлын зүгээс мэдүүл зохих, анхаарах асуудлын талаар авч үзье. Төсвийн төслийг боловсруулах үйл явц маань дунд хугацааны төсвийн хүрээний мэдээллийг өргөн барьж батлуулах үе шат, жилийн төсвийн төслийг боловсруулж бэлтгэх үе шатаас бүрдэж байгаа. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдээллийг 6 дугаар сарын 1 гэхэд улсын их хурлаар бол баталж байна. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэлд үндэслэсэн зардлын хязгаарыг засгийн газар 7 дугаар сарын 1 гэхэд баталдаг. Ингээд энэ дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэлд үндэслэсэн зардлын хязгаарыг тусгасан дараа жилийн төсвийн төсөл боловсруулах удирдамжийг сангийн яамнаас 7 дугаар сарын 5 гэхэд аймаг нийслэлд ирүүлж байгаа. Энэ аймаг нийслэлд ирүүлсэн тоо мэдээлэлд үндэслэж дараа жилийн төсвийн төслийг боловсруулах үйл ажиллагаа бол үндсэндээ эхэлж байгаа. Ингээд төсвийн төслийг боловсруулах цаглбар бол нэлээд дэлгэрэнгүй цаглбар байгаа. Энэ цаглбарыг та бүхэн маань орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам болон төсвийн хууль дээрээс дэлгэрүүлж хараарай. Энэ удаа бид жилийн төсвийн төслийг боловсруулах болон бэлтгэх үе шатын талаар товч дурдъя. Засгийн газраас улсын хурлд улсын төсвийн төслийг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор өргөн мэдүүлдэг. Ингээд сангийн яам орон нутгийн төсвийн суурь орлого, суурь зарлага, санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг, тусгай зорилтын шилжүүлэг зэрэг орон нутгийн төсвийн дэлгэрэнгүй мэдээллийг бол аймаг нийслэл энэ засаг даргад ирүүлдэг. Ингээд улсын их хурлаар улсын төсөв батлагдсны дараа төсөв хоорондын шилжүүлгийн батлагдсан тооцоо буюу улсын төсөв орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээ, аймаг нийслэлийн төсвөөс орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, мөн улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох тусгай зорилтын шилжүүлгийн хэмжээ, улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ зэрэг мэдээллийг аймаг нийслэлд ирүүлдэг. Ингээд аймаг нийслэл мөн аймаг нийслэлийн төсөв батлагдсны дараа сум дүүрэгт тэдгээр мэдээллийг суурь төсвийн задрагатай хамт хургуулдаг. Аймаг нийслэлийн дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дугаар сарын 25-ны дотор засаг даргаас иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлнэ. Мөн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нь 12 дугаар сарын 5-ны дотор бол батална. Мөн сум дүүргийн дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа өргөн мэдүүлнэ. Ингээд иргэдийн төлөөлөгчдийн хурал нь жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор батлахаар хуульчлагдсан байна. Аймаг нийслэлийн засаг дарга улсын их хурлаар улсын төсөв батлагдсанаас хойш 10 хоногт багтаан аймаг нийслэлийн дараа жилийн төсвийн төслийг боловсруулна. Мөн сум дүүргийн засаг дарга аймаг нийслэлийн иргэдийн хурлаар төсвийн төсөв батлагдсанаас хойш 5 хоногийн дотор сум дүүргийн төсвийн төслийг эцэслэн боловсруулж тухайн шатныхаа иргэдийн төлөөлөгчдийн хуралд
өргөн барина. За ингэснээр одоо иргэдийн төлөөлөгчдийн хурал нь орон нутгийн төсвийн төслийг хүлээн аваад 10 хоногийн хугацаанд одоо танилцаж, хэлэлцэж батлах юм одоо боломж нөхцөл бүрдэж байгаа юм аа. За тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьсан төсвийн төсөлд одоо төсвийн тухай хуулийн 32 дугаар зүйл болон 67-гийн 1, 67-гийн 3 дахь заалтын дагуу бол төсвийн танилцуулгыг хамт одоо бэлдэж хүргүүлсэн байх ёстой. За ингээд орон нутгийн төсвийн төсөлд бол орон нутгийн төсвийн бодлогын зорилтыг тусгасан дунд хугацааны төлөвлөгөө, за хууль заасан төсвийн ангиллын дагуу боловсруулсан төсвийн төслийн тооцоо танилцуулга, за мөн аймгийн нийслэлийн төсвөөс сум дүүргийн төсөвт олгохоор төлөвлөсөн санхүүгийн дэмжлэг, орлогын шилжүүлгийн санал, за мөн дээд шатны төсөвт тусган баталсан дээд шатны төсөвт төвлөрүүлэх одоо хөрөнгийн хэмжээг бол тусгасан байна. За аймгийн нийслэл сум дүүргийн засаг дарга орон нутгийн төсвийн төслийг боловсруулж одоо дээр дурдсан зүйлсийг багтаасан танилцуулгын хамт тухайн шатны одоо иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа өргөн мэдүүлнэ. За та бүхэнд өргөн барьсан төсвийн төсөл маань бол орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам төсвийн тухай хуулийн 32 дугаар зүйл заасан одоо шаардлагуудыг одоо бүрэн хангасан байх ёстой. За эдгээрийг бол та бүхэн маань журам одоо хууль дээрээс дэлгэрүүлэн харж уншаараа нэн тэргуунд одоо анхаарах шаардлагатай хэдэн зүйлийг бол танилцуулъя. За төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлээр орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлж өгсөн байдаг. За энэ төсвийн төсөл нь бол үндсэн чиг үүрэгт хамаарах хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлсэн байх ёстой. За орон нутгийн төсөв алдагдaltaгүй төлөвлөгдсөн байх ёстой. За хөтөлбөрийн зорилго зорилт үр дүнгийн үзүүлэлтийг бол тодорхой тусгасан байх шаардлагатай. За мөн эрхлэх асуудлын хүрээнд хөрөнгө оруулалтын арга хэмжээ, түүнд шаардлагадах хөрөнгийн хэмжээг одоо холбогдох хөтөлбөрт одоо тусгасан байх шаардлагатай. За худалдаа авах бараа ажил үйлчлийн төлөвлөгөөний төслийг бол төсвийн төсөлд тавсаргаж ирүүлсэн байх шаардлагатай. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг ирүүлэхдээ одоо хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний нэр, байршил, хүчин чадал, хэрэгжүүлэх хугацаа, нийт төсөвт өртөг, за тухайн одоо хөрөнгө оруулалтыг ямар их үүсвэрээс санхүүжүүлэх юм бэ гэдгийг тусгасан байх шаардлагатай. Мөн одоо тухайн жилийн төсвийн жилд санхүүжилтээ хэдэн төгрөгөөр санхүүжүүлэх дүнг одоо тусган боловсруулсан байх шаардлагатай. За ингээд төсвийн төслийн одоо хавсралт байдлаар бол иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлсэн байх шаардлагатай байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд нягтлах шаардлагатай бол хэдэн зүйлс байна. За үүнд бол орон нутгийн хөрөнгө оруулалтын төслийн саналд үндсэн хөрөнгийн ашиглалттай холбоотой урсгал зардал, за орон тоо, санхүүжүүлэх их үүсвэр зэрэг холбогдох тооцоог одоо хавсаргаж одоо төсөвт нөлөөлөх ачаалал бий болсон эсэх дүгнэлтийг одоо гаргасан байх шаардлагатай. За мөн хөрөнгө оруулалтын арга хэмжээ нь бол эдийн засгийн хувьд үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой гэдгийг урьдчилсан судалгаагаар одоо нотолсон байх шаардлагатай. За мөн хөрөнгө оруулалтын төсөвт техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн зураг төсвөө одоо батлуулсан. За хууль заасан одоо газрын зөвшөөрөл болон инженерийн шугам шилжээнд холбох зөвшөөрөл зэрэг одоо техникийнхаа зөвшөөрлүүдийг бол авсан байх шаардлагатай. За мөн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөлд нэр, байршил, хүчин чадал, хэрэгжүүлэх хугацаа, төсөвт өртөг тодорхойгүй арга хэмжээ одоо тусгахыг одоо хоригддог. За ийм учраас одоо энэ зүйлрээ бол анхаарлаа хандуулах шаардлагатай. Эдгээр одоо шаардлагыг одоо бүрэн хангаагүй хөрөнгө оруулалтыг хийснээс болж одоо хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа доголдох, за мөн одоо ашиглалтанд орсны дараа бол ямар нэгэн эрсдэл үүсэх асуудал бол байдаг гэдэгт анхаарлаа хандуулаарай. За орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөнд бас анхаарах хэрэгтэй. Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх ажил үйлчилгээний жагсаалт бол төсвийн төслийн хавсралт болж ирдэг. За ингээд бол орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зарцуулахыг хоригдсан зүйлсийг одоо баримтлах шаардлагатай. За орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэгт зарцуулахаар одоо хөрөнгө бол төлөвлөхгүй байх шаардлагатай байдаг. За мөн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр арга хэмжээний техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн, за зураг төсвөнд батлагдсан,
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдсэн бусад зөвшөөрөлттэй бол байх шаардлагатай. За орон нутгийн дунд хугацааны төлөвлөлттэй бол уялдсан байх ёстой. За иргэдийн оролцоог бол хангасан, эренбэлэгдсэн байх шаардлагатай. За мөн зарлах санхүүжүүлэх их үүсвэрийг өөр их үүсвэртэй бол давхардуулаагүй байх шаардлага байдаг. За мөн төслөөр шинээр бий болсон сайжруулсан өмчийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой урсгал зардлын тооцоолтыг төсөвт нөлөөлөх байдлын үнэлгээг хийж хэрхэн шийдвэрлэх тухай саналыг бол тусгасан байх шаардлагатай. За орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөн дээр ихээхэн гардаг алдаа дутагдал бол зураг төсвөөгүй төсөв нь эцэслэж батлагдаагүй үйл ажиллагааг бол тусгаж оруулж ирэх асуудал бол ихээхэн байдаг. За энэ нь бол тухайн үйл ажиллагаа хэрэгжихэд удаашралтай мөн хэрэгжихгүй байх юм нөхцөл бүрдэх эрсдэлтэй байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. За мөн орон нутгийн хөгжлийн сангаар болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хөтөлбөрийн урсгал цаашд ашиглалттай холбоотой урсгал зардлын тооцооллыг бол маш сайн хийж танилцуулгыг бол авч явах хэрэгтэй. За энэ нь бол урсгал зардалд нөлөөлөх учраас тухайн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг бий болгодоо гэхэд дараа нь урсгал зардлаа шийдэж чадахгүй төрөх ийм эрсдэл бол дагуулж болжгүй байдаг. Тэгэхээр энэ зүйлүүдээр та бүхэн маань бол анхаараарай. Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төслийг иргэдийн хурлын төлөөлөгчид болон хороод иргэдийн хурлын тэргүүлэгчдэр бол сайн хэлэлцдэг. За ингэж хэлэлцсэний дараа бол нэлээд сайн сайжруулж нягтлаад орон нутгийн төсвийг хэлэлцэх батлах үйл ажиллагаан дээр хэдэн зүйлд бол анхаарах хэрэгтэй. За орон нутгийн төсвийн орлогыг үнэлэлгүйгээр тооцож батлах хийсвэрээр өсгөхгүй байхад анхаарах шаардлагатай. За мөн хууль тогтоомжоор тухайн шатны хуралд олгогдсон эрх хэмжээний хүрээнд төлбөр хураамж ноогдуулах, цуглуулах асуудлыг шийдвэрлэдэг байх шаардлагатай. За 2021 оны төсвийн хууль дагаж мал бүхий малын тоо толгойн албан татвар бол нарын тухай хууль батлагдсан. За энэ малын тоо толгойн албан татврын тухай хуулиар сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал малын тоо толгойн албан татврын хэмжээг тогтоож орон нутгийн хөгжлийн сангийн их үүсвэрээ нэмэгдүүлэхээр ингэж хуульчлагдсан байгаа. За орон нутгийн төсвийн байгууллагын болон тусгай зориултын шилжүүлэхээр санхүүжих улсын төсөвт байгууллагын зардлыг үндэслэл тооцоолгүйгээр өсгөж батлах боломжгүй. Яагаад гэвэл зардлын их үүсвэр дутагдах ийм эрсдэлд орно. За их үүсвэргүй урсгал болон хөрөнгийн зардлыг батлахгүй байх, төсвийн шийдвэрийг гаргахдаа орон нутгийн хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогын төлөвлөгөө иргэдээс гарсан санал тулгуурлан нийтийн эрх ашигт нийцсэн төсөл арга хэмжээ үйл ажиллагааг санхүүжүүлэхэд анхаарах хэрэгтэй. За энэ төсөв баталж байгаа цаг үед бол аймаг нийслэлийн болон сум дүүргийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр бол батлагдж байна. За энэ хөтөлбөр жилийн төлөвлөгөөтэй тухайн төсвөн маань уялдаатай байна уу үгүй юу гэдгийг бол та бүхэн маань бас анхаарч үзээрэй. Монгол Улсын төсвийн тухай хуулиар иргэдийн хурал нь төсвийг батлахдаа бол шатлал бүрээр түүнд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч тэднийг хэрэгжүүлэх хөтөлбөр, хүрх үр дүн, хөрөнгө оруулалтын төсөлд арга хэмжээ мөн тусгай сан, орлого санхүүжүүлэх их үүсвэр бүрээр нь батлана гэж хуульчилсан байдаг. За мөн орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих хөрөнгө оруулалт, орон нутгийн төсвийн их үүсвэрээр санхүүжих хөрөнгө оруулалтын жагсаалт, байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний жагсаалтыг иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хавсралтаар батална. Төлөөлөгчдийн хурлын тогтоолд тухайн оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээ, за тухайн төсвийн жилд төсвийн ерөнхийллийн захирагч түүний харьяа байгууллага бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ, тухайн оны орон нутгийн төсвийн зарлагын нийт дүн, төсвийн захирагчдын төсвийн жилд зарцуулах зарлагын дээд хэмжээ, тусгай зориултын шилжүүлэхээр санхүүжих төсөвт байгууллагын зардлын хэмжээ, за мөн сум дүүргийн төсвөөс аймаг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ, за мөн урд оны үлдэгдлээс санхүүжүүлэх урсгал зардлын дүн, хөрөнгийн зардлын дүн,
төсвийн ерөнхийлөн захирагчийн хэрэгжүүлэх хөтөлбөр үр дүн, за орон нутгийн хөрөнгө оруулалтын их засрын нэр төрөл, төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, сангуудын орлого зарлага, санхүүгийн дэмжлэг зэрэг төсөвтэй холбоотой бусад заалтыг бол хурлын тогтоолд бол тусгана. За иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын загвар маягтыг бол сангийн сайдын 244 дугаар тушаалаар бол баталсан байдаг. За энэ загварын хүрээнд бол иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол батлагдах юм аа. За иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан тухайн жилийн төсөвт тодтгол хийж болно. За төсвийн тухай хуулийн 34-ийн 2 дугаар заалтаар төсвийн тодтголыг 3 төрлийн нөхцөл үүссэн тохиолдолд хийхээр бол хуульчилсан байгаа. За нэгдүгээрт бол дээд шатны төсөвт тодтгол хийснээ улмаас тухайн шатны төсөвт тодтгол хийх зайлшгүй шаардлага бий болсон тохиолдолд, за мөн төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж орон нутгийн төсөв алдагдaltaй болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд, за мөн үнийн индекс нь батлагдсан төсөвт тооцсон хэмжээнээс 2 дахин өссөн тохиолдолд бол төсөвт тодтгол хийж болно гэж хуульчилсан байна. За ингээд та бүхэндээ хүргэх орон нутгийн төсвийг хилэлцэх, батлах, анхаарах асуудлын талаарх мэдээлэл маань дуусч байна. Ингээд та бүхэн цаашлаад манай төслөө сүргүүлсэн гарын авлага болон орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам, төсвийн тухай хуулийн 9 дугаар бүлгээс дэлгэрүүлэн уншиж танилцаарай. Та бүхний ажилд амжилт хүсье.